За тайлантай танилцсан. Тэгэхээр улсын их хурлын хамгийн газраас үндсэн зөвлөлийн тайланд бас үнэлдэг өгсөн байлээ. Харсан. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол өнөөдөр сонсож байгаа юм биш. Ер нь манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо буруу байгаа юм. Дандаа алдагдaltaй байгаад байдаг. Удирдлагын тогтолцоо үндсэндээ бас зохимж өгөх хийгдсэн. Тэгэхээр энийг засч явах хэрэгтэй байгаамаа. Тэгэхээр энэ чинь гурван талтай харилцаанд орж байгаа гурван субъект харьцангуй ойролцоо эрх мэдэлтэй байх хэрэгтэй юм. Манай тогтолцоогоор эрүүл мэндийн сайдын 2 хармаанд 2 хэсэгт орцсон. Энэ талд нь тусламж үйлчилгээ инлэг, интертлийн хармаанд нь сан. Нөгөө иргэн дунд нь ганцаардсан. Ийм л юм яваад байгаа юм. Тэгтээ зэрэг эрүүл мэндийн даатгалын сангийн одоо энэ удирдлагыг товлдог тогтолцоогоо ятгахтаа өөрчлөх нь зүйтэй. Удирдах зөвлөлөөсөө товлд юм уу? Эсвэл сайдын удирдах зөвлөлийн дарга байх нь буруу юм шиг л харагдаад байгаа. Энэ тогтолцоо энэ хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулаад зөрөгтэй явах хэрэгтэй. За энэ дээр чинь энэ алдагдал үүсгдэг нэг гол шалтгааныг бас тэр тайланд хэлсэн байгаа. Энэ төрөөс шимтгэлдэг улсууд. Орлогын 27% бүрдүүлчихад зарлагын 77% нь тэндээс тэд нарт олгогдоод байна гэдэг нь энэ буруу. Сая Скватрын Эрдэнэт шиг хэллээ. Энэ төрөөс даадаг тэр 2% чинь нэмжээж ядахтаа энэ 77%-ийн зарлагын их нөхдөг байж энэний ч алдагдал бодтойгоор буурна. Тэгэхгүйгээр ийм тогтолцоо ч угаас оршин тогтох арга байхгүй. За дараагийн энэ өөрчлөлт бол хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх ёстой байгаа юм. Дэлхийн жишгээр бид нар явж явах учиртай байдаг шүү дээ. Зөндөө газар л байдаг. Тэгэхээр энэнийг одоо эрх зүйн орчныг сайжруулад байгуулад ингээд явбал бас хувийн гишвшлийн оролцоог энд ашиглах бүрэн боломжтой салбар энд бол. За үндэсний зөвлөлийн тайлан өнөөдөр хилцэж байгаа бол үндсэндээ ер нь утга агуулга бараг байхгүй. 2026 оны улсын хөгжлийн төлөвлөгөө батлагдсан. Үндсэндээ 2026 оны төсвийн хүрээ бол өдөөд аль хэдийн батлагдсан байдаг. Зүгээр энэ жил жаахан тодтол болоод одоо ингээд явж байгаа юм. Тэгтээ зэрэг энэ тайланг 25 оны 1-р удирдлагаа хилцэж дуусаад дараагийн энэ улсын төлөвлөгөө дараа 25 он 26 оны төлөвлөгөө 26 оны төсөв рүү оруулах асуудлыг ярьж явах хэрэгтэй байгаа. Одоо бид нар өнөөдөр хилцээл өнгөрнө. Энэний аль рүүч энэ даатгалын сангийн орлого зарлагыг өөрчлөх асуудлыг оруулаад ерөөсөө явахгүй. Өөрөөр хэлбэл 24 оныхыг бол бид нар 25 оны эхний улирлд хилцээ дууссан дүгнсэн ямар зовлон бай тэрний төсвөр шийдэх боломж юу вэ гэдгийг их хурл төсөөлө авцсан байх хэрэгтэй юм аа. Энэнийг өөрчлөх хэрэгтэй. Энэ хугацаагаа өөрчилж. Өнөөдөр бол яг нөгөө шуухай тавьдаг юм болж ийн л гэж харамсалтай мэдээж харж байна. Одоо улсын хөгжлийн төлөвлөгөөнд ямар ч юм оруулах боломж байхгүй. Одоо даатгалын сангийн төсвийг чинь засгийн газар боогод аваад оруулаад ирсэн. Боогод ирсэн. Зарлагыг нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх боломж их хурлд маш бага. Тэгээ энэ энтер дээр анхаарад эрх зүйн орчиндөө сайжруулалт хийгээд яваасай л гэж хүсэж байна. Түүнээс одоо удирдах зөвлөл сайн ажиллаж, муу ажиллаж хэлэхдээ бодтой юу бол мэдээлэл бол над байхгүй байна.